За сайн байцгаана уу? Та нартай өдрийн мэндийг хүргэе. Номтой болог сүнслэг мэдлэгийн өрөөний модератор админ багш Мишка байна. За ингээд өнөөдөр та нартай зориулан энергийн тайллыг явуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр хүртэл би бусдын аура энергийн балансыг шалгаж, амьдралын кодыг гаргаж, бичгийн энээс нь энергийг уншиж тайлж өгдөг ажлыг хийдэг. Ер нь л бусдын гол зам буюу амьдралын гол зам, сүнсний гол замыг олоход нь туслах сүнслэг ажлуудыг хийсээр ирсэн. За энэ ажилтайгаа холбоотойгоор өөрийн мэдлэг туршлагаас үүдээд хүний таалагдж татагдаж байгаа 3 үгнээс танд хамгийн их таалагдж байгаа үгийг сонгуулад энэ үгтэй холбоотой энергийн мэдээллүүдийг танд өгөхөд бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдэв бол та 2026-нд юунаас энергийн тэжээл авах вэ? Та юунаас энергийн тэжээл авдаг хүн юм бэ? Та 2026-нд энерги эдгэх, тэжээх, эрч хүчээр дүүрэн байх үедээ юуг анхааруул цохилтой вэ гэдэг сэдвээр энергийн тайллыг уншихад бэлэн болсон байна. За энэ мэдээллийг та бүхэнд хүргэхийн тулд Веди ухаан буюу таны үг дээд сахиусан тэнгэрүүд таныг харж байгаа эрчим энерги бүхэн надтай холбогдож энэ мэдээллийг надаар дамжуулан танд хүргэж байгаа гэдгийг бас санахан зөвтэй ах гэж бодож байна. Нүдэ анаад анхаарлаа төвлөрүүлээд үг дайцтай нь танд юу гэж хэлэх хүсэж байна вэ гэдгийг тунгааж анхаарлаа төвлөрүүлэн сонсорой гэж та нартай захимаар байна. За ингээд өнөөдөр би та нартай шившлэг хийж холбож өгсөн 3 үг бол боломж, тэврэлт, шинэлэг гэсэн 3 сонголт байгаа. За энэ үгнүүдээс хамгийн их таалагдж байгаа сонсоод тэр үгтэй холбоотой энергийг сонсомоор байгаа тэр үгээ сонгож болно. За ингээд хамгийн эхлээд сонгох боломж гэдэг үгтэй энергиэрээ татагдж байгаа, таалагдж байгаа энэ үгтэй холбоотой мэдээллийг сонсомоор байгаа хүмүүстээ зориулаад энергийн тайллыг нь явуулъя. За хүн болго ямар нэгэн байдлаар энергийн тэжээл биднэрт хэрэг болдгоо. Хоол хүнсний тэжээл гэдэг шиг те бид нар энергийн тэжээлгүй бол ямар нэгэн зүйлийг хүчтэй, энерги дүүрэн эрч хүчтэй хийх боломжгүй байдаг. Гэтэ тухайн жилийн онцлогоос шалтгаалаад хүн бүр жил болгон өөр зүйлээс энергийн тэжээл авдаг. Тэгэхээр боломж хэмээх үгийг сонгосон эдгээр хүмүүс маань 2026-нд юунаас энергийн тэжээл авах вэ гэдгийг яг одоо би та нартай тайлбарлаж задлж өгье. За та нар маань бол хөдөлмөрч хүмүүс байх нэ. Нилээн ажил хэрэгч, нилээн олон зүйлүүдийг эхлүүлж үзсэн, алдахтаа алдчихсан, олохтоо олж исэн. Гэхдээ зарим зүйлүүдэд ямар ч саад бэрхшээлд шантарч байгаагүй, юу ч хийгээд амжилтгүй байсан гэсэн өргөжлүүлээд хийх тийм хүчтэй зоригтой хүмүүс байна. Үүнийг тань дэлхийн ертөнд зайл хэдийнэ тэмдэглэжсэн байна. Тийм учраас таны дараагийн явах замыг аль хэдийн танд зурчихсан, бэлтчихсэн, таны хувь талын таныг одоо хүлээж байна гэж ойлгож байна. За ямар нэгэн зүйлүүдийг маш их эхлүүлсэн хүмүүс энэ үгэнд татагдаж орж ирсэн байх боломжтой. Юу вэ гэхээр гэрээ, контракт, төсөл, шинэ бизнес гэдэг юм уу те эсвэл шинэ амьдралын замыг өөртөө зураад түүнийг хийх гээд бэлэн болчихсон байгаа хүмүүс байна. Тэгэхээр ийм тохиолдолд таныг 2026 яаж энерги чинь тэтгэх вэ? За та энэ жил баярлах ёстой юм байна. Инээх ёстой юм байна. Хөгжих ёстой юм байна. Өөрийгөө эрч хүчээр үргэлж цэнэглэхдээ таныг бодол буюу бясалгал таны энерги тань цэнэглэж өгөх боломжтой юм байна. Бодлын бясалгал, ажиглан бясалгах, агуулan бясалгах гэдэг 2 төрөл хуваагддаг байгаа. Та ажиглах буюу ямар нэгэн зүйлийг бодож тунгааж болно. Эсвэл ямар ч бодлогүйгээр нэг зүйл дээр анхаарлаа хандуулад тэр зүйлээ зөвхөн 5 минут 7 минут 9 минут бодоход таны тархич маш гоё амарч өгнө. Яа гэвэл та өргөл шинийг эхлүүлж байдаг, амьдралынхаа боломжийг ирж хайж байдаг, өөрийнхөө хязгаарлагдмал амьдралаас үргэлж гарахыг, шинэлэг зүйлийг өөртөө дуутахыг хичээдэг хүмүүс байгаа учраас таныг дэлхийн ертөнц зөв дэдсүүдтэй нь хязгаарлагдмал байдал байхыг эсэргүүцдэг юм байна. Та нэгэн хэвийн нэг л амьдралаараа нэг л зүйлээ хийгээд явахаараа маш их энерги алдагдлалд ордог, баяр баясгалгүй болдог, шинэ эхлэлүүдийн боломжуудаа хаадаг учраас мэдээж 2026-нд танд маш олон шинэ боломжууд байна. Маш олон хязгаараасаа давсан үйлдэлүүд хувь тавилан таны хүлээж байна гэж ойлгож болно. Энэ шинэ боломжуудыг даван гарахын тулд, урагшлахын тулд, улам илүү том боломжуудыг өөртөө дуудахын тулд та мэдээж хүүхэд чиг хөөр баяртай байх хэрэгтэй болох нь өнгөрсөн жилүүдэд хэр их инээсэн бэ, хэр их инээд баясгалтай, хөгжил аз жаргалтай байж чадсан бэ гэдэг дээр өөртөө бодож, ажиглаж өөрийгөө мэдрээрээ яагаад гэвэл та харилцааны шинэ эхлэлүүдийг эхлүүлэх цаг болсон байна. Шинэ хамтрагчууд, шинэ шатанд левел ахих цаг болсон байна. Тантай өнгөрсөн хугацаанд хамтдаа байсан хүмүүстэй мэдээж тань тусалж ийсэн хувь нэмрээ оруулж ийсэн ч гэсэндээ яг тантай ижил энергитэй ч юм уу эсвэл яг танаас нэг илүү гарахгүй ч юм уу эсвэл танаас үргэлж тусламж тэмцлийг авах гэдэг тэр үе тань дуусч байна. Тийм учраас танаас илүү левел агсан, танаас илүү боломжийг олж хардаг, танаас илүү зүйлүүдийг бодож сэтгэж чаддаг тийм хамтрагчууд ирж
байгаа учраас таныг энерги тэжээх баяр баясгал хүүхэд шиг хөгжилтэй байх дандаа тас ниц хийж инээхтэй хөхрөх инээх аз жаргалтай байх тэр мөчүүдээр өөрийнхөө энергийг цэнгэлээрэй гэж өвгд эцэст нь надаар дамжуулан танд хэлж байна. За магадгүй танд одоо энэ 2026-нд маш том баяр болжгүй байна. Маш олон хүн цугларсан, олон хүмүүсийн урд тайзан дээр гарах, үг хэлэх, эсвэл та шин зүйлүүдийг шин боломжуудаа өөртөө яаж оруулж ирсэн түүхээ хуваалцах ч гэдэг юм уу юу ч хийж болно. Ямар нэгэн байдлаар та энэ жил оролцогч байж чадах юм байна. Тийм учраас суудлаа бэлдэх хэрэгтэй. Та ямар нэгэн баярт өргөцсөн бол тань тав тухтай гоё ширээн дээр гоё одоо урилга ирсэн бол та баярлагтай адил энэ 2026 онд тань тав тухтай суудлыг бэлдсэн байна. Гоё боломжуудыг бий болгосон байна. Таны урлаг хамгийн онцгой сайхан урлаг байна гэж та ойлгож өөртөө хүлээмжшүүлж одоо би хязгаарлагдмал тойргосоо гарна надад хязгаарлагдмал зүйл хэрэггүй. Би үргэлж дэвшиж дээшлж байдгаа гэж өөртөө энэ батламж үгийг хэлээд үйлчлэгт явахдаа бэлдээ гэдэг шиг тэ эрчичтэй байх хэрэгтэй юм байна. Илүү эрчичтэй аз жаргалтай инээ цэцэрлсэн хүмүүстэй хамт байх хэрэгтэй юм байна. Ингэж чадсанараа та шинэ зүйлүүдийг одоо бий болгох, эхлүүлэх боломжтой болох юм байна. Зарим талаараа танд ийм ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд маш их оролцох тохиолдлууд гарч болзошгүй энэ боломжийг алдаж болохгүй. Ёслол бүхэн дээр очих тусмаа та урам зориг авах юм байна, аз жаргал думбах юм байна. Хөгжилтэй байж өөрөөсөө илүү левел агсан хүмүүсийн түүхийг хуваалцаж тэр хүмүүсээсээ туршлага, мэдлэг одоо амьдралын практиктэд одоо амьдралдаа хийсэн бодит үр дүнгийг хуваалцах боломж танд 2026-нд орж ирэх нэ. За дээрэс нь та таашаалыг мэдэрч чадсанараа идж байгаа зүйлээ идж байгаа юм шиг, харж байгаа зүйлээ харж байгаа юм шиг, инээхтэй инээж байгаа юм шиг яг ингээд амьдлаг байдлаараа байснаар өөрийгөө өөрчлөх боломжтой юм байна. Энерги улам илүү тэжээх боломжтой юм байна. Хэрвээ таны одоо ямар нэгэн байдлаар танд таагүй юм шиг мэдрэмж төрөх юм бол та өөрийнхөө хариуцлагыг одоо санах хэрэгтэй. Яагад бол та ч маш олон боломжийг эхлүүлсэн, маш олон зам төлөвлөгөөнүүдийг бичсэн. Ийм хүн чинь нөгөө залхуураад гунаад суух боломжгүй шүү дээ. Тийм учраас энэ хариуцлагуудаа нуруунд дээр үүрсэн гэдгээ одоо санаад өөрийгөө аз жаргалтай байлгах тэр үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. За таны аз жаргал, таны тэжээгч энерги бол ерөөсөн маш гоё эрчвчтэй олон хүмүүсийн дунд ороод тайзан дээр ч юм олон хүний урд үг хэлээд ярих боломж, нээх боломж байвал тэр боломжуудыг ашиглах, өөрийнхөө дүр төрх буюу гаднаасаа яг үжлэгт явах гэж байгаа юм шиг те хүн үжлэгт явахдаа хамгийн гоё уцаа, хамгийн гоё үнэт идлээ зүгээд явдаг шиг яг л тийм өдөр бүр тийм байдалтай байх хэрэгтэй. Ингэж чадсанаар таны энерги махан биетэй, сүнсэн биетэй, тархин биетэй таныг бэлэн болж байгааг одоо өдөр ирсэн мэдрэх юм байна. Дээрээс нь танд одоо таны өмнөөс баярлах юм байна гэх юм уу? Та нэг зүгээр л нэг энгийн хувцлаад энгийн л нэг даруухан хин нэгэн байж болохгүй нэ. Та илүү чамин ганган, илүү хэнцэр, илүү хүчтэй, илүү сэтгэл хөдлөхөөс хин нэгэн болж хуурч чадсанаар 2026 онд улам илүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож улам илүү үнцэнтэй хүн болж хуурч чадна гэдгийг би танд амлана. Өнгөрсөн жилүүдэд ч гэсэндээ та ер нь бусдыг бодвол илүү одоо хүний анхаарал татсан те удирдагч манлайлагч шин чанартай хүн байсан байна. Тэгээ түүнээсээ ч гэсэн маш их таашаал авдаг гэх юм уу. Гэхдээ тань сэтгэл хөдлөл жоохон дутаад байна. Тэгэхээр та сэтгэл хөдлөлөө илүү гаргаж, илүү эмоцтой, илүү хөвгөлтэй, илүү нээлттэй байх тал дээр 2026 он дээр анхаарч өгөөрэй. Таныг олон хүнтэй гоё одоо сайхан орчин, сайхан хүмүүс, сайхан энергитэй газар явах тусам таны энерги тэжээгдэж, эдгээгдэж, ангаагдаж, таны харж байгаа онцог улам илүү томрох боломжтой, хязгаарлагдмал тойрогтой нь улам илүү нээгдэх боломжтой учраас нэг шатаар маш амархан замаар нөгөө ажил хийж зовж ядарч гэхээс илүүтэйгээр хүнтэй юм яриад энийгэл хөвчлөлтөй байснараа та өөрийнхөө хязгаарлагдмал тойргоос гарч болох нэ гэж ойлгож байна. Ер нь таны дотоод хүн бол нэг тийм олон хүний дунд ороод инээж баясаад хөвчлөлтөй нээлттэй байх маш дуртай хүн байна. Өнгөрсөн жилүүдэд үүнийг ашиглаж чадсан уу чадаагүй юу гэдгээс үл хамааран одоо илүү ахиц дэвшиж бэхжүүлэх шаардлагатай үе дээр явж байна гэж та ойлгож байна. Юу гэсэн үг гэхээр илүү утга учиртай холбоо хэрэгтэй байна. Урт хугацааны хамтын аялал хэрэгтэй. Магадгүй та 2026 онд маш олон аялалд явж олон улс орон үзэх боломжтой ийм энергиуд танд ирж байна. Энэ чинь санамсаргүй биш ээ. Таны хүч хөдөлмөрийн хөлс, таны одоо маш одоо хичээнгү зүтгэлтэй байсны маш олон шин санаануудыг эрэлхийлж, маш олон одоо боломжуудыг өөртөө дуудаж чадсны чинь үйлдэл ирж байна гэж ойлгож боллоо. За тэгээд ямар нэгэн маргаан зурчилч юм уу, хин нэгэнтэй яг нэг юм таагүй харилцаа дуусгаж чадаагүй те маргалдах ч юм уу эсвэл нэг юм авах ч юм уу өгөх ч юм уу иймэрхүү харилцаанууд одоо энэ 2025 онд баггүй бас үлдсэн байна. Энэ дээр санаа зовох хэрэггүй. Энэ зүйлийг бол одоо нэг орон зай үсгээл өөрийгөө сөрөг болгоод авах шаардлагагүй харин эсэргээрээ та ямар нэг юмны араас хөөцөлдөх гэж байгаа бол зөвхөн амжилттай араас л хөөцөлдөх хэрэгтэй. Та ямар нэгэн юмны араас үнэн мөннийг хайх гэж байгаа бол өөрийгөө ямар харагдаж байгаа тал дээр одоо анхаарах хэрэгтэй. Та түүнийг мэдэрч чадвал өөрийгөө агсан төвшөнд одоо зоригжуулж чадвал за альбом тушаал
нээж чадвал, шинэ бизнес эхлүүлж чадвал, шинэ зүйлүүдийг нээж чадах юм бол та ажиллаж эхэлнэ. Та энерги зөвшөөрч чадна, баяр баясгалтай байж чадна, улам илүү энерги хөгжүүлж чадна. Анзаарах хүсдэггүй байсан зүйлүүд бас танд анзаарэгдэж байна. Юу гэхээр өнгөрсөн жилүүдэд зарим нэг сэдвүүдийг за энэ ч яах вэ, тэр ч яах вэ, энийг дараа бол энийг одоо боломжтой болохоор оч гэдэг юм ингээд хойшлуулад байсан. Жишээ нь хөгжмөр, бүжгэлмээр, гой олон хүнтэй газар очимоор байх үедээ за яах вэ дараа бол гэж хойшлуулдаг байсан бол 2026 онд та хойшлуулах боломжгүй болох нэ. Жишээ нь хэд яг л нүүр тулж ирнэ одоо гэсэн үг л дээ. Тэгэхээр та одоо зүгээр гоё ингээд зугаатай цагийг өнгөрүүлж байхдаа хүүхэд хөнгөн цагийг өнгөрүүлж байхдаа өөрийгөө эдгээж, ангааж, тижээж, сэтгэл хөдлөлөө улам илүү гаргаж одоо цагаа тэмдэглэж нүднийхээ өмнө өөрийнхөө амьдралыг хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг харах боломжтой болно гэж та нар маань ойлгож байна. Ингээд та нарт маань энэ мэдээллийн энергийн задаргаа багч утгатаас олсон гэж найдаж байна. За ингээд эхний үгийг сонгосон хүмүүсийн маань энергийн тайлал энэ хүрээд дуусж байна. За ингээд дахиад сайн байцгаана уу? Яг одоо та хоёр дахь үг буюу тэрвэрл тэмээх үгийг харсан чинь таалагдаад, татагдаад энэ үгтэй холбоотой энергийн задаргааг сонсомоор санагдаад энэ тайллыг сонсож байгаа гэдэгт найдаж байна. За ингээд та нартаа энергийн тайллыг тань задлж өгөхөд бэлэн болсон байна. 2026 онд танд яаж одоо ямар үйлдэл хийвэл энерги чинь тижээж чадах уу, эдгэж чадах уу, та юунаас ирчүүж авах вэ гэдгийг би яг одоо танд тайлбарлахад бэлэн болсон байна. За ингээд та энэ 2026 онд маш гоё байгальд гарах шаардлагатай байна. Юу гэсэн үг гэхээр та чинь байгалаараа тижээгддэг, тэрвэрэгддэг одоо өөрийгөө хайрлуулдаг хүн байна. Юу гэхээр танд хайр, инрэл, аз жаргал гэдэг зүйл маш чухал. Гэхдээ та эргэн тойрны хүмүүс гэхээс илүүтэйгээр байгальд очих үедээ өөрийнхөө алтан хувцсыг өмсч чаддаг юм байна. Юу гэсэн үг гэхээр энерги шинжилж чаддаг гэсэн үг. Алт гэдэг бол маш одоо хүчтэй одоо бат бих металл байгаа. Тэгэхээр алтан шаргал өнгөтэй учраас бид нар бүгдөө алтанд нүд ундаг, татагддаг. Тийм учраас та байгальд очихоор хамгийн тансаг малгайгаа өмсч чаддаг, хамгийн тансаг хувцас өмсч чаддаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энерги задлж чаддаг, эрчим хүчээ авч чаддаг. Маш гоё цэцэг тайрах, эсвэл мод тайрах, эсвэл байгальд одоо гарах, алхалт, хайкинг хийх те. За амралтын өдрүүдээр агаар салхих, амьсгалах үедээ та харилцан өөртөө ашигтай энергиудыг дуудаж чаднаа. За мэдээж бүр энэ жилийн хамгийн чухал энерги, таны энергийг тижээж өгөх одоо энерги урсгал бол гол устай холбоотой энергиуд байна. Тийм учраас гой голын усанд урсгал, усанд орох, голын усны хажууд дуулах, тарин унших, голыг мэдрэх зам мөн гол ус буюу одоо лус авдаг дэдэ бодоо өргөж хүндэтгэл үзүүлснээрээ төрүүлсэнчлэн та маш гоо тарилангийн талбай дээр өөрийнхөө одоо үрийг цацсан тэр үрээ хизээ урахыг одоо хараад хүлээгээ сууж байгаа юм шиг тийм үе дээр явж байна гэж ойлгож болно. Танд энэ 2026 онд маш бодит байдлаар мөнгөний урсгал маш хүчтэй орж ирэх боломжтой байна. Мөнгө гэдэг бол алт тэ мөнгө гэдэг бол тийм хүчтэй бидний амьдралд өдөр тутамдаа хэрэг болдог энерги байгаа. Тийм учраас та энэ мөнгөний урсгалыг өөртөө татахын тулд байгаль байнга гарч энерги тижээхээс гадна өөрийгөө гялцах хэрэгтэй байна. Юу гэсэн үг гэхээр зүс царайгаа, эрдэм мэдлэгээ, сүнслэг чадвараа улам илүү гялцуулж чадсанараа та илүү ухаалаг болж чадна, суураа босгож чадна. Мөн энэ жил материаллык сэдвүүд таны анхааралд өртөх болно. Юу гэхээр байр тоолын машин тоолж гэдэг юм эсвэл аль хэдийн байр машин тоол үнийгээ шинжилээ сайжруулж ачих гэдэг юм санхүүгийн одоо зорилгууд таны амьдралд орж ирэх нэ. Энэ нь ч өөрөө дэлхийн ертөнцийн тань руу инээмсэглэж байна гэсэн үг шүү дээ. Юу гэсэн үг гэхээр та одоо чадах бүхнийг хийчихсэн гэж ойлгож болно. Дээрээс нь танд байгаль дэлхийн маш хайртай байна. Таныг байгаль их өөрөө хайрлаж байна. Эрэг энерги буюу сахиусан тэнгэрүүд таныг одоо өөрийнхөө өөрт буюу хамгаалтанд авсан байна. Тийм учраас таныг байгальд гарч байгалыг хүндэтэх болгонд та бодит зорилгоо олж хардаг. Бодит зорилгоо олж чадах бүрдээ та үйлдэл хийж чаддаг. Үйлдэл хийж чадах бүрдээ та өөрийнхөө хүрээллийг нэмж чадна гэж ойлгож болно. За дээрээс нь танд энэ жил ингээд нэг юм хүнд чинь нэг юм санхүүгийн дэмжлэг орж ирэхээр маш их баяртай, аз жаргалтай болдог тийм үү. Тэгэхээр танд бол маш их ашиг орлого орж ирнэ гэдэгт та бат итгэлтэй байж болно. Тийм учраас одооноос эхлээд яагаад болохгүй гэж те. Та ийм бодол байвал өөртөө ажиллах хэрэгтэй. Би хязгааргүй мөнгөтэй байх боломжгүй гэж бодоод байвал эсэргээрээ би боломжтой юм байна гэдгийг бүр гүнээсээ, яснаасаа, цуснасаа, сүнснээсээ мэдрэх хэрэгтэй. Та яг ингэж бодох үедээ баг зэргийн айдас, санаа зовлт, эргэлзээний бодлууд орж ирээд таныг жоохон холдуулаад таны мэдрэмжүүдийг жоохон дарах гэдэг юм байна. Тэр үедээ байгальдгаар өөртөө одоо ярилцдаг чулуутай бол гоё уул ус лусын энергиудыг аргадаг их мэтлэг үйлдэлүүдийг бий хийгээрэй гэж та нартаа зөвлөмөр байна. За одоо хугацаанд өөрөө ур чадварыг аягүй хадгалсан байна. Та ч уг нь ингээд хүн болгоныг харахад те юм болгоныг эвдүүдээ сурчдаг, юу ч хийж чадхаар хүн байгаа аахгүй юу. Гэхдээ та тэр энергиуд аягүй хутаа хадгалсан байна. Хадгалсан гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бүр
хөгжүүлэхгүй, бүр мастер болохгүй, мэрэгшүүлэхгүй зүгээр л ашиглаад байсан гэсэн үг. Тийм учраас өөрийнхөө хамгийн гоё энэ бол миний авьяас, энэ бол миний багасаа чаддаг байсан зүйл, энэ би татагддаг байсан гэдэг зүйлүүд танд байгаа бол тэр зүйлүүдийн мэрэгших тал дээр нөө сургалтанд суудаг ч юм уу, одоо тэрнтэй холбоотой мастер багшаас чиглэмж авдаг ч юм уу, өөрийгөө сайжруулах тал дээр анхаараарай. Хэрвээ та энэ дээр юм ичимхий биш хичээнгүй байж чадах юм бол маш олон хүмүүстэй уулзаж, маш олон хүмүүстэй нөхөрлөж, маш олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх боломж байна, үндэслэл байна. Та баг зэрэг авьяасгүй чадваргүйгээс биш, та ичимхий байдлаасаа болоод зориудаар өөрийнхөө сурж болох, ашиглаж болох зүйлүүдийг ашиглахгүй хадгалаад байт юм байна. Гэхдээ азар энэ бүхэн ч устдаж үгүй болоогүй байна. Харин ч хөгжихэд бэлэн байдалтай болчихсон. Үр дүнгээ танд харуулах гад таны дотроос ч ингээд бүр буцалмаар байгаа учраас чин сэтгэлээсээ суралцах хүсэлтэй байж байх боломжтой байна. Хэрвээ та ямар нэгэн зүйл татагдаа суралцмаар байгаа бол зүгээр л хинээс ч асуухгүйгээр хүсэл эрмэлзэл дүүрэн суралцаарай. Тэр суралцах сэдвүүд нь сүнслэг сэдв байна уу, оюунлаг сэдв байна уу, шинжлэх ухааны сэдв байна уу гэдг нь би хэлж чадахгүй, та өөрөө мэдрээд холбогдоод тэр ур чадвар өөрөө хөгжүүлэх одоо хүсэл эрмэлзэл таны дотроос төрөх болно гэсэн үг ээ. За дээрээс нь та аюу сонирчгүй юм байна. Ямар нэг энийг яаж хийсэн юм бол, энэ яагаад ингэсэн юм бол, тэр яаж болд юм бол сонирч ангахаа ачаар та маш олон одоо жижиг хүчин чармаалт гаргаад түүнийхээ ачаар та үр дүнд хүрнэ, маш олон итгэлүүдийг олж авна. Удаанаар одоо багаар өсдөг байсан бол маш хурднаар өсөх боломжтой болж байна. Яг л суурн байна. Материалын зүйл нь байна. Дэлхийн ертөнцийн танд бэлгэлсэн өсөлт хөгжилтийн дотортой хадгалагдсан маш олон чадварууд байна. Энэ чадруудаа дадал болго, үйлдэл болго, сахлах бот болго, анхаарлаа хандуулах цаг болжээ гэж та ойлгож болно. За харагдаж байгаагаас ч илүү боломжтой. Юу гэсэн үг вэ гэхээр таны хүмүүс хараад юуж гэж дүгндэг байж болно, хөгшин залуу, эрэм гэдгээс үл хамааран та өөрөө зүгээр л та өөрийгөө дарчихсан байсан болохоос биш. Дэлхийн ертөнц бол таныг дараагүй байна. Таны дотроос сүнслэг мэдрэмж өг дээдсүүдтэй таныг та үргэлж чадна, хүсэл эрмэлзэлтэй бай, зоригтой гэдэг үгнүүдийг хин нэгнээр дамжуулах хэлүүлсээрч байна, цаашдаа ч хэлүүлсээрч байх болно гэж та ойлгож болно. За тэгээд та ч маш ингээд одоо материалын зүйлд юм шудраг хандах гэдэг юм байна. Хөдөлмөрлөл юм бол, ажиллах юм бол хөлс ам тосноо гэдэг шиг те. Мэдээж тэг нь би санал нэгтэй байна. Гэхдээ жоохон түлхэц хэрэгтэй. Юу вэ гэхээр та зүгээр суучихсан ч би мөнгөтэй болох дэмжлэг орж ирэх. Надад хин нэгэн одоо ашиг хонжоогоо хуваалцах тийм хэрэгтэй хүн штэ. Би тийм хэрэгтэй хүн штэ гэдгээ маш сайтар өөртөө тунгааж бодоод өөрөө мэдрэх хэрэгтэй байна. Зорилгоо илүү тодорхойлж чадвал таны зорилго тань тодорхой байж болохоор байна. Хэрэгжүүлэх шатандаа явж гин хуудасаа одоо нэг хуудас ахиулаад номынхоо таны гоё үзэсгэлэнтэй ном уншчин гэж одоо тэр номынхоо хуудсыг нэг хуудсыг уншиж дуусчаад эргүүлэхгүй ичээд гайхаад гацаад байгаа гэсэн үг байхгүй. Зүгээр эргүүлчихье. Хэрвээ эргүүлж чадах юм бол таны дотор нөгөө талын хуудсан дотор ч маш тохиромжтой цаг үеэ олсон мэдлгүүд байна. Зорилгууд ч нь улам илүү том болох юм байна. Та өөрөө бүр цаашаа хин нэгний одоо шахалтахгүйгээр зүгээр л алхаад явах боломжтой байна. Яагаад гэвэл таны дотроос гүн гүнзгий сүнсний дэмжлэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сүнсний аяас чадвар хадгалагдаад ашиглагдаж чадахгүй байсан ирч хүч, амжилт, мэдлэг байна гэсэн үг байхгүй. Энийг гоё түлхэж өгөөд үнэнтэйгээ жоохон ажиллаж чадах юм бол ирээдүйг хадлаар та маш гоё томор мөрөөдөж болохоор байна. Маш гоё томор мөрөөдөх тусмаа таны алхмууд улам илүү бодит байх болно. Танд маш их боломжууд орж ирэх болно. За мэдээж түрүүн ярианыхын сануулсан ирчүүчээ тижээмэр байх юм бол байгальд гарах хэрэгтэй байна. Энэ жил бол та цэцэг урмал тарих, мод одоо тарихтай газартай холбогдох, дэлхийн ертөнцтэй холбогдох, устай холбогдох, усыг хүндэтгэх гэх мэтчлэн үйлдэлүүдээр өөрийгөө тижээгээд үүнээсээ шинэ хуудасаа эргүүлэх эрч хүчээ аваад энэ боломжоор шинэ хуудасаа эргүүлсэндээ өөрөө бэлэн байгаагаа мэдрэх болно. Хэрэгжүүлэх шаардлагатай алхмууд нь ерөөсөө л та гүн гүнзгий байсан хадгалагдсан багийнхаа мэдрэмж, багийнхаа чадварч байт юм уу, эсвэл өмнө хийж чаддаг байж одоо хэрэгцсэн байгаа чадварч байт юм уу, эсвэл хизээний хиймээр байсан бодогдоод байдаг мөртлөө жоохон боломж нь гарахгүй байгаа юм шиг байсан тэр мэдрэмжүүдээ л даваад гарахад таны энэ одоо дэлхийн ертөнцийн танд бэлэг бэлтгэсэн байна. Эрүүл сарвал байж болох юм байна. Хөгжил сэтгэлд бол хязгааргүй орж ирэх боломжтой байна. Таны бие бол бэлэн биш үү? Би эрүүлэн саруулан би юм хиймээр байна. Би залуу байна гэдэг энэ та болохоор өөрөө тархиараа жоохон ингээд одоо хоёр тишээ болоо зайж би чи энийг нэрээ чадвар гэж хэлэхгүй хэлэхгүй юу? Энэ яг үнэхээр чадвар мөн үү биш үү эргэлзээд байгаа байхгүй юу? Энэ бол мөнөөс мөн. Энд чинь таны дотор байдаг зүгээр л гоё зан чанар болгон ч таны дотор
таныг гялцуулж яадаг алмаз, эрдэнийн чулуунууд гэж ойлгож болно. Зүгээр нэг цулгаа бөгж зөөх нэг өөр, гэтэл эрдэнийн чулуутай бөгж нэг зөөх өөр тийм үү. Тийм учраас та зүгээр нэг өөрийгөө нэг хүн гэж бодох нэг өөр, би чинь онцгой хүн шүү дээ гэж бодоод урагшлах нэг өөр байд юм аа. Тийм учраас амьдралынхаа замаас тусламж авахыг хүсэж байгаа бол өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа бол өөрийгөө шижир алчиг, гялалцдаг, гэлтгандаг, дотроо хадгалагдсан, авьяастай, чадвартай, нууцтай, мөн бусдаас онцорох онцлогтой гэдгээ мартаж болохгүй. Энэ онцлогтой нь 2026 онд байгалаар тэжээгдэх нь байна гэж та ойлгоорой. Ингээд энэ мэдээлэл танд баг чатгай, мэдлэг мэдээлэл баг чатгай чиглэл өгсөн гэж найдаа. Ингээд танд амжилт хүсье. За ингээд 3 дахь үгийг сонссон та нартай энэ өдрийн мэндийг хүргэж байна. Шинэлэг гэдэг үгийг унсан чинь таалагдаад, дутагдаад, сонсомоор санагдаад, энергийн задаргааг минь мэдмээр санагдж байгаа бүх хүмүүс энэ тайллыг сонсоход энэ тайллыг би тайлж өгөхөд бэлэн болсон байна гэж ойлгож байна. За та нар маань болохоор энэ 2026 он хэрвээ та эмэгтэй хүн бол эмэгтэйлэг нэрэг, эрэгтэй хүн бол эрэгтэйлэг нэрэг танд дутагдж байна. Дутагдана гэхээс илүү танд язгуур энэ энергиуд байдаг гэсэн үг байхгүй юу? Гэхдээ та энэ энергиуд улам илүү хөгжүүлэх гэж оролдоогүй байна. Харин 2026 таны дотоод сүнс, нээс, яснаас, цуснаас тань би яг эмэгтэйлгээрээ баймаар байна. Би яг эрэгтэйлгээрээ баймаар байна гэдэг юм уу те. Хайр, дүүрэн энэ мэдрэмжийн чиглэлийг танд өгж байна. Тэгэхээр та энерги тэжээмээр байвал, энерги эдгэмээр байвал өөрийн тань ямар хүстэй гэдгээ шалтгаалаад яг тэр энерги дээр ажиллах хэрэгтэй. За энэ өөрийн үндсэн гол үндэс бас энэ энерги дээр ажиллаж чадсанараа та дахин гарч ирнэ. Дахин гарч ирнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та ямар нэгэн зүйлийг хийж байсан, өмнө нь хийсэрч байсан гэсэн хэдий боловч зарим тохиолдолд та нэг хаалганы ард орсон юм шиг, хөшигний ард орсон юм шиг олон хүнийг урдуураа оруулчаад өөрөө зүгээр ингээд даруугаан чимээгүй сууж байсан юм шиг болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас хэдүүлээ дахиад 5 настай хүүхэд байсан бол та амьдралыг яаж эхлэх вэ те? 5 настай эвэр бол сав саруул цаваас сэргэлэн хүүхэд чи хөнгөн байсан бол танд маш их хугацаа байгаа. Тийм хүүхдүүд чинь тоглох, сонирхох, инээлдэх гэх мэтлийн энергиуд хэрэгтэй болдог. Яг л 5 настай хүүхэд байхаасаа эхэлж байгаа юм шиг бүх зүйлүүдийг цайлган цагаахан цэвэр цааснаас эхлэрээ гэж таны өвд эцүүд танд амжуулж байна. Юу гэсэн үг вэ гэхээр яг одоо таны зорилгууд чинь цэвэр цав цагаан цаас байна. Ямар нэгэн балалсан сахалсан зүйл алга. За тэр цагаан цаасан дээр зорилгоо тэмүүлээд зурж болж гин, бичиж болж гин, хэлж болж гин гэдэг шиг жоохон анхаарлаа төвлөрүүлээд өөрийнхөө дотроос өсөж байгаа зүйлүүдэд илтгэх нь. Ингэж илтгэхийн тулд танд юу хэрэгтэй вэ гэхээр та эрэгтэй хүн бол эрэгтэйлэг нэрэг тань, эмэгтэй хүн бол эмэгтэйлэг нэрэг тань гэдэг хэрэгтэй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ энерги өөрөө язгуур энерги байдаг. Энэ бол үндсэн энерги байгаа. Энэ үндсэн энергитэй таныг бүтээлж болоход тусалж өгнө. Бүтээлж болоход туслана гэдэг чинь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр таны дотор мөнгө, өнгө, үнцгий дурсамжууд байна. Гайхалтай дурсамжууд, гайхалтай аз жаргалууд, гэр бүлийн найз нөхдийн, эргэн тойрны хайртай дотны хүмүүсээс таашаалдаг энергийн дурсамжууд байна. Энэ чинь юу гэсэн үг гэхээр та ер нь гэр бүлдээ, найз нөхдөдөө хэрэгтэй хүн байхыг маш их эрмэлздэг хүн гэсэн үг. Тэгэхээр та өнгөрсөн түүхээсээ өөрийгөө өгүүлэх хэрэгтэй. За та нэг өгүүлэгч таны амьдралыг өгүүлж ин гэж бодъё. Тэгсэн чинь таны амьдрал та тэр амьдралыг сонсон ч уйдгартай, нэг гацангтай, нэг юм хөдөлгөөнгүй байх юм бол тэр өгүүлэг бол уйдгартай болж хуурна тийм үү? Тийм учраас та битгий үл мэдэх юм шиг одоо байх тал дээр битгий өөртөө тийм сигнал өгөөрэй, тийм дохио өгөөрэй. Харин эсрэгээрээ та тэр маш гоё ингэ сонирхолтой өгүүлэг байвал хүн болгон сонсоод таашаал аваад, туршлага аваад, тусламж аваад, тэндээс энерги аваад явахтай адилхан та яг өөрийгөө эмэгтэй бол эмэгтэйгээрээ, эрэгтэй бол эрэгтэйгээр олж харж чадсанараа өөрийнхөө энэ гинэн ирччийг одоо босгож бий болгож чадах нэ гэсэн. Тэгэхээр 2026 онд шинэлэг гэдэг хүмүүст маань яг нөгөө өөрийнх нь язгуур биеийнх нь энерги хэрэгтэй болно гэсэн үг. Та тэгж чадвал энерги тэжээж чадах нь, тэгж чадвал та энерги эдгэж чадах нь, тэгж чадах юм бол та хичээл зүтгэл гаргасан ч буцаад хайрын үр шим авч чадна, шагнагдана гэж ойлгож болно. Дээрэс нь та өнгөрсөн гайхалтай дурсамжуудаа санах хэрэгтэй. Таны түүх чинь одоо өгүүлэгч гэж би түрүүлсэнчлэн таны өгүүлэгч маш гоё юм шүү. Сонирхолтой юм шүү. Таны бараг амьдралаар ном бичвэл бичгээр юм шүү. Та маш олон гайхалтай зүйлийг туулсан, туршсан, мэдсэн, гайхсан хүнд ингээд хэлээд өгвөл туршлага байгаа юм шүү тийм учраас эдгээр зүйлүүдэд та инээмсэглээд нөө хэцүү зовлонгийн гониглож биш харин ч эн чинь миний туршлага байж, эн чинь миний үзэсгэлэн байж, эн чинь миний сэтгэл хөдлөм дүр зураг байж, эн чинь миний өөрөө өгүүлэг байжээ гэж бодох тэр мэдрэмж, тэр одоо тайлал тань дээр бол орж ирж байна гэж бодож болно. За дурсамжаараа аялцгаая. Нөгөө нэг бэлтгэл хийхэртэй өнгөрсөн нас одоо өнгөрсөн цаг хугацаагаар аялаад өөрийнхөө бага насыг хараад өсөж төрсөн гэр орон одоо уулс газар нутгаа хардаг шиг таны өсөж төрсөн гэр орон гэдэг чинь маш чухал юм. Тэгэхээр та өөрийнхөө энергийг тэжээхийг хүсэх юм бол багадаа өсөж төрсөн гудамж талбай худаг юу гэдэг тэтгэр зүйлүүдтэй очиж эргэгч байд юм уу, эсвэл бяцлаглаар хайрын энерги явуулах ч байд юм уу, эдэ будаа өргөх бүрдээ
эдэ бодааныхаа дээжийг тэнд авчиж өргөх шаардлагатай байгаад байгаа юм байна. Дээрээс нь та хэрвээ гоё уулаас нутаг усандаа ойрд очиог бол энэ 2026 онд очих боломж танд үүснэ. Ингэснээр та хүүхэд насныхаа дурсамжийг санана. Ингэж санснараа та энүүгээрээ дамжуулагдаж маш их энерги эрчим хүчийг өөртөө бүтээж чадах нь. Яагаад гэвэл таны хүүхэд насны дурсамжид ямар нэг ид чид байна. Ямар нэг анзаарах ёстой, санах ёстой, мэдрэх ёстой, чөлөөлөх ёстой зүйлүүд байгаад байна гэсэн. Тэгэхээр чөлөөлөх ёстой зүйлүүдийг чөлөөлөд явуулчих. Дуудах ёстой энергиудыг дуудчих. Мөн хүүхэд насны чинь нэг юм тослог гоё дурсамжууд байна л да. Хүн туслахыг хүсдэг байсан ч юм уу, найзуудаа хамгаалах сонирхолтой байсан ч юм уу, эсвэл гэр орон хашаа хороогоо их цэвэрлэх дуртай байсан ч юм уу гэх мэтлээ юу ч хийж болно. Иймэрхүү зүйлүүдтэй таныг өөрөө өөрийгөө чөлөөлөх боломж гэж байгаа байхгүй. Тэгэхээр таны хүүхэд насны дурсамжид таныг улам илүү хөгжүүлэх мэдээлэлүүд байж болохоор байна. Тэгэхээр та түүнийгээ зур мартцсан юм шиг тагийн тавиад орохшаа өнгөрөх ёстой биш юм байна. Харин ч олоодаа бодох ёстой байна. Харин ч олоодаа дурсах ёстой байна. Бүр дайшаа зав байх юм бол өөрөө өгүүлэхийг бичиж болж байна. Өөрийнхөө өгүүлэхийг бичиж чадсанараа та шинэ цамыг өөртөө харж чадна. Юу вэ гэхээр өөртөө илдэг хандаж, өөрийгөө хайраар дүүргэж, өөрийнхөө энергийг тэжээх боломжтой. Та дурсамжаа нэг хүмүүс ингээл нэг өнгөрсөн дурсамж туршлагаасаа бусдад зөвлөгөө өгдөг штэ тий. Тэр шиг та бусдыг ч идэх боломжтой, өөрийгөө ч энергиэр тэжээх боломжтой болж өгч гин гэсэн үг. За 2026 онд танд баг зэрэг армантик харилцаа хэрэгтэй юм байна. Юу вэ гэхээр танд армантик зан чанар байхгүй гэж хэлээгүй, эсвэргээрээ илүү хөгжүүлэх шаардлагатай гэж болно. Өөртөө цэцэг бэлгэлэгч гэдэг юм уу, хайртай дотны хүмүүстэй захиа ачигч гэдэг юм уу тий. Армантик хэр юу ч хийж болно. Гой бороотой өдөрш гадаа эморц суугч гэдэг юм уу тий. За юу ч хийж болно. Энэ армантик нэг юм эмэгтэйлэг буюу эрэгтэйлэг энерги шин чанараа хөгжүүлсэн шархыг эдгээс үйлдэлүүд тань өөрөө таныг зөөлөж чухал байна. Өөрийгөө ойлгоход туслах нь байна. Мөн амьдарч байгаагаа мэдрэхэд туслах нь байна. Тайлбарлахын мэдрэмжийг танд оруулж таныг сэргээх боломж олгох нь байна. Тэгэхээр та 2026 онд өөрийгөө тэжээ идтгий энерги би юунаас авах вэ гэж бодох юм бол хин нэг хайртай дотны хүмүүстэй армантаглах. За өрөвдтойгоо ч хийж болно, өөртөөгөө ч хийж болно. Хин гэдгээс үл хамааран эрэгтэй эмэгтэй хөгшин залуу гэдгээс үл хамааран та хайрыг өөртөө дуудаж хайрын боломжийг өөртөө олгоорой гэж би хэлмээр байна. Тэгж чадсанаар таны энерги тэжээгдэн, таны энерги тэжээгдэж та энерги ямар нэгэн зүйлээс одоо юм тэжээл авч чадсанараа хуучин мөрөөдлүүдэд биелүүлэх боломжтой болох нэ. За таны хуучин мөрөөдлүүд бол одоо ортол намайг биелүүлнэ гэсэн амлалт өөртөө өгжсэн. Гэтэ амлалтандаа хүрээгүй гэдээ одоо хүртэл таныг хүлээгээ сууж байгаа юм байна. Тэгэхээр хариуцлагатай байх хэрэгтэй. Хэрвээ та мөрөөдсөн бол тэр мөрөөдлүүдэд биелүүлэх нь таны үүрэг байгаа тийм үү? Энд чинь таны даалгавар биш. Энд чинь таны ачаа биш, ажилч эсвэргээрээ таны хөгжилтөөгөр хийх маш гахалтай одоо дурсамж буюу амьдралаа мэдрэх, сүнсээ мэдрэх, чадвараа мэдрэх маш гоё боломж гэж ойлгож байна. За ингээд хоёлаа ингээд армантик байж чадах юм бол за дээрэс нь одоо өсөр тоньсон газараа дурсаж хайрлах чадах юм бол өөрийнхөө дурсамжтай ажиллаж чадах юм бол эрчүүч энергиэр дүүрч чадна гэсэн. Дурсамж гэдэг бол таны амьдрал байна тий. Танд хангалттай их өөрийн тань амьдралаас маш их эрчүүч маш их туршлага байгаа байхгүй юу? Тэгэхээр бусдын амьдралыг сонсох ч гэдэг юм уу бусдаас туршлага авах гэхээс илүү энэ буруу биш. Гэхдээ өөрийнхөө амьдралаас айцгүйгээр чөлөөлөгдөх хэрэгтэй байна. Хөдөлмөрлөх хэрэгтэй, нээлттэй байх хэрэгтэй. Тэгэхээр таны дурсамжийн дотор ч эдгээх учир нь байгаа юм байна. Хөгжих сэтэл нь байгаа юм байна. Таны бага насны өсөр төрсөн газарт ч ичэд байгаа юм байна. Магадгүй сайхан байгаль гэж болно. Юу гэдгийг би надаас илүү та илүү мэдэрч байгаа хаа гэж ойлгож болж байна. Хуучин шархандаа битээ орооцолд ороо. Яагаад гэвэл эн чинь шарах буюу хайр гэдэг хоёр хэмжээ өөрсдөө ялгараад гараад ирнэ. Та хайраа эдгэж юм бол шархаа эдгэж юм бол хайраа эдгэж чадахгүй бол шарах штэ тий. Тэгэхээр энэ хоёр ч ерөөсөө л нэг гарын хоёр алга тэнгэр гэдэг шиг дээшээ доошоо мөртлөө яг л хоорондоо холбоотой зүйл байгаа байхгүй юу? Зүр сэтгэл гэдэг юм чи эдгэж чадах юм бол хайр болдог, эдгэж чадахгүй шарх болдог ийм л энгийн зүйл байгаа. Тэгэхээр хоёулаа гэртээ арах цаг болжээ. Тэгээ симхи ч гэсэн гэрмэн сэсгэр ч гэсэн ээж минь гэдэг үгийнхоо санаад өөрийнхөө нөө гэр бүлийн янз бүрийн шархаас эмзэглэх биш харин ч эдгээгээд харин ч давуу талыг нь олж хараад өөртөөгөө боловсруулад тий амраа малангийн мэдрэмжийг авч чадсанараа та өнөөдөр мэдрэмжээ илүү одоо эдгээж, энерги тэжээж, таны аураа гэрлэн бүрхүүл энерги тань бүрэн бүтэн болж, энергийнхаа өнгийг өөрчлөх боломжтой байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр улам илүү левел ахна гэж та ойлгож болно. За тэгээд нэг хуучин гэрч гэдэг юм уу өсөж төрсөн гой газруудаараа явах үедээ та ч агаараас нэг л танил мэдрэмжүүдийг авах нь байна. Үнрээс нь, алхалтаас нь одоо бүхэл зүйлээс нүдэнд харагдж байгаа, гарт баригдж байгаа мэдрэмж болгоноосоо та шинэ мэдрэмжийг авна. Энэ хизээний таны үдцэн, мэдцэн, харцсан газар боловч гэтэл тань шинэлэг мэдрэмжүүдийг төрүүлэх нь байна. Өнгөрсөн зүйл чинь таны шинэ эхлэл байна. Шинэлэг мэдрэмж байна. Шинэ боломж байна гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрсөн тусан зүйлүүдээ эдгэх шаардлагатай, эдгэж амжаагүйнүүдийг эдгээгээд эдгэж чадсан одоо
мэдрэмжүүдтэйгээ зууралдаж ажиллах хэрэгтэй. Таны багнаас гэдэг бол гайхалтай байна. Хит удаан та өөрийнхөө багнаас ч юм уу өнгөрсөн зүйлд зарим зүйлүүдийг нуусан, зарим зүйлийг эдгэж чадаагүйгээс болоод эмзэглээд байсан байна. Одоо хангалттай. Одоо өөрийнхөө цаашаа явах буюу энэ зүйлүүдэд амжилт, туршлага, мөрөөдөл, түүх дурсамж олгох цаг болсон байна гэж таны өвд эцэд надаар дамжуулан хэлүүллээ. За ингээд жоохон ч гэсэн та мэдлэг мэдээлэл, туршлага чиглэл авсан гэж найдаж байна. Анхааралтай сонсон та нарт маш их баярлалаа. Дараагийн тайлбараараа уулзцаая.